байцгаана уу? Data Stories podcast-ийнхаа 3 дугаар дугаар тавтай морил. Энэхүү дугаараараа би та бүхэндээ Complete Data Analytics Bootcamp-ийнхаа талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх гэж байна. За bootcamp маань нийт 8-7 оны хөтөлбөр байгаа. За өнөөдөр та бүхэндээ яг 7 хоног болгонд ямар хичээлүүд орохын, ямар сэдвүүдийг хамрахын, ямар төлөвлөлтүүдийг, ямар ур чадруудыг ерөнхийдөө эзэмших боломжтой юм бэ гэдэг дээр 7 хоног болгоноор хичээл болгоноор илүү дэлгэрэнгүй ярих гэж байна. За мэдээж 8-7 оны хөтөлбөр маань болохоор эхний хэсэгт болохоор data analytics fundamental буюу яг суурь ойлголтуудыг өгөөд за тэгээд цаашлаад яг data analytics-ийн гол төлөвлөлт хэрэгслүүд буюу Excel, Power BI, SQL, Python гэсэн дөрвөн tool одоо programming language үзэхэр байгаа. За тэгээд хамгийн сүүлд буюу 6 дахь болон 7 дахь 7 хоног дээр болохоор 2 том capstone project дээр ажиллаж байгаа. За энэ capstone project маань яг ямар ач холбогдолтой юм бэ гэхээр яг ингээд бүтэн нэг одоо төсөл дээр ерөнхийдөө ажиллаад нэг data set-ийг одоо төсөл дээр ажиллаад data set-ийг одоо Power BI болон Python дээр хэрхэн яаж одоо ажиллах юм бэ гэдэг end to end дээр бүтэн төслийг ерөнхийдөө яаж хийдэг юм бэ гэдэг дээр хамтарч хийхээр байгаа. За тэгээд хамгийн сүүлийн 7 хоногт болохоор мэдээж яг энэ 2 capstone project дуусгаад өөрийнх нь портфолио тийм data analytics одоо яг энэ салбарт ерөнхийдөө өөрийнхөө ур чадрыг хөгжүүлэе гэж бодож байгаа хүмүүс. За тэгээ энэ салбар руу ерөнхийдөө орё гэж бодож байгаа хүмүүс чинь зөвхөн одоо юу гэх юм CV correlate LinkedIn хийхээсээ гадна одоо давхар одоо яг энэ technical portfolio тэгээ өөрийнхөө яг чадж байгаа ур чадраа ерөнхийдөө харуулсан тийм портфолиод байх хэрэгтэй. Тэгэхээр энийг бол хамгийн энэ одоо 8-7 оны хөтөлбөрийн хамгийн сүүлд яг өөрийн гэсэн тийм портфолиод тийм аккаунттай өөрийнхөө яг хийсэн зүйлээ харуулах тийм хэмжээнд тийм юутай одоо өгдөлтэй болоод дуусгах нь бол хамгийн том давуу тал. За тэгэхээр энэ 8-7 оны хөтөлбөрөө болохоор миний бие болон нандаа за битээр ингээд сүүлийн хэдэн сар бол маш их одоо цаг хүчийг зарцуулаад бүх одоо контент бүх одоо хөтөлбөрөө өөртөө яг гаргаад за энэ ер нь бол австралид ирээд яг энэ data analytics, data science одоо энэ чиглэлд сурсан мэдсэн зүйл за тэгээ дээрээс мэдээж энэ салбарт ажиллаж байгаа одоо сүүлийн одоо 6 жилийн одоо энэ сурсан мэдсэн ажиллаж байгаа энэ өөрсдийнхөө мэдсэн зүйлийг ингэ шингээж хийсэн одоо бий болгосон хөтөлбөр байгаа. Тэгэхээр энэ дээр энэ хөтөлбөр маань болохоор зөвхөн одоо юу гэх юм слайд яриа зөвхөн одоо концепт яриа явахаас илүүтэйгээр за ер нь бол тэр концептыг тайлбарлах хэсэг маань ерөнхийдөө манай контент ерөөсөө зөвхөн одоо нэг 10-20% нагаа за үлдсэн ер нь 80-аас одоо 90% маань дандаа яг одоо практикл дээр яаж одоо энэ төлөвийг ашиглаж байгаа. За жишээлбэл Excel дээр явдаг формула функшнд явуулъя. За яг энэ функшныг яг яаж ашиглах юм бэ гэдэг дандаа дасгал ажлуудтай явж байгаа. За Power BI SQL Python гэсэн дандаа дасгал ажлуудтай тэгээ зөвхөн одоо концептыг тайлбарлахаас гадна за тэгвэл концепт маань юм бол яаж одоо бодит амьдралд дээр real life дээр ашиглах юм бэ гэдгийг бид нэр эхлээд мэдээж demonstration demo гэдэг дасгал ажил хийхээс гадна бас давхар яг өөрхөн ойлгосныг ингээд шалгаж үзэх боломжтой дасгал ажлууд хийгээд тэр дасгал ажлыг бид өөрсдөө бас дахиад ингээд хийгээд харуулж байгаа учраас яг ингээд зөв хийж гэнэ буруу хийж гэнэ гэдэг бас давхар ингээд хараад явах боломжтой. За capstone project маань гэсэндээ за мэдээж data set-ийг өгнө. За тэгээд мэдээж problem statement зааш тэгээд за энэ data set-эн дээр ийм бид гаргаж харахыг хүсэж байна гэдгийг тайлбарч хэлхээс гадна за яг тэр project-ийг энд үүнтэй эхлээс нэг төсөл хүртэл яаж хийх байсан бэ гэдгийг яг харуулж байгаа учраас энэ маань бол нэлээ одоо practical тий hands-on experience яг ингээд дататай ажиллах ийм ур чадрыг юу нь бол өгөх ийм зорилготой ийм хөтөлбөр байгаа маа. За тэгэхээр хөтөлбөр маань яг хинт зориулагдсан хөтөлбөр вэ гэхээр зөвхөн одоо юу data analytics сонирхолтой за энэ чиглэл рүү орё гэж бодож байгаа дата чиглэлээр сонирхолтой хүмүүсээс гадна тий одоо юм бүхэл салбарт ажиллаж байгаа хүмүүс тий өвөгдөлтэй ажиллах чадвар data analytics data аналитик хийх чадвар гэдэг маань угаасаа яг зайлшгүй шаардлагатай зүйлүүд байгаа учраас яг өөрийнхөө ажиллаж байгаа ажил дээрээ тий өөрийнхөө үр дүн тий effective яаж одоо илүү хурдтай ажиллах юм бэ тий яаж одоо өөрийнхөө өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх вэ гэдэг дээр ингээд бодож байгаа бүх салбарт ажиллаж байгаа бүх хүмүүс за тэгээд мэдээж одоо data analytics одоо ур чадварыг илүү сонирхож байгаа тий өөрийгөө одоо бэлдээ дараагийн одоо төвшөндөө хүрээ гэж зорж байгаа бүх хүмүүст ингээд зориулсан ийм хөтөлбөр байгаа. За баярлалаа Доноо. Ингээд 8-7 оны хөтөлбөр маань нийт 20 цагийн хичээл байгаа. За эхний 5-7 хоног нь Доногийн хэлсэнчлэн
төлөвлөлттэйгээ танилцах хичээл яваад 6-7 дугаар 7 хоногт capstone project яваад 8 дугаар 7 хоногт болохоор портфолиогоо бэлдэж ажлын байранд аплайдахад бэлэн портфолиотой болно гэсэн үг байгаа. За тэгээд Доно болон миний бие маань дэлхийн топ 100 сургуулийн нэг болох Monoch суралцсан хөтөлбөр. За тэгээд Австралийн ажлын байран дээр дата аналистээр ажиллахад хэрэг болох үс чадварууд гээд мөн энэ хугацаанд онлайн курсууд суралцаж өөрсдийнхөө чадваруудыг бас нэмж мэдлэгээ апдейт хийсэн эдгээр бүх туршлага дээрээ үндэслээд бэлтгэсэн хөтөлбөр байгаа. Тэгээд энэ хөтөлбөрөө та бүхэн толилуулахдаа маш их сэтгэл тогтолж байна, бас баяртай байна. За модуль одоо хичээлүүд маань 7 хоног болгоно ингээд 2 одоо хичээлээс бүрдэж байгаа. За тэгэхээр хамгийн ихний модуль буюу хамгийн ихний 7 хоногийн ихний хичээл маань болохоор data analytical fundamental буюу тий data analyst гэж юм бол хийн тий data analyst гэдэг одоо position дээр ажлын байрны ерөнхийдөө ямар хуу ур чадрууд шаарддаг day to day буюу тий ер нь өдөрт ямар хуу одоо таскууд тий ажлууд хийдэм бэ гэдэг дээр нэлээд ярилцсан. За тэгээ цаашлаад за энэ data analytic юм өгдөлтэй ажиллана гэдэг чинь бизнес яг ямар ашигтай байдیں۔ Тий их зэрэг яг одоо бодит амьдралын жишээнээр тий энэ компани одоо өглөө ингэж ашигласнараа ингэж өөрийн бизнест ингээд давуу чанар авчирч байгаа. За ийм учраас data analytic гэдэг хүний одоо ажлын байр байд юм а. За data analytic дээр яг ингэж ажиллах юм ба гэдгийг дэлгэрэнгүй ярилцсан. За тэгээд дараагийнх нь болохоор data science болон data analytic project life cycle буюу тий за мэдээж ингэ төсөл дээр ажиллахаар ер нь төсөл маань ер нь яаж явдгийг тий ихэнх хэсэгтээ ямар хуу ур чадварууд шаарддаг. За яг гол одоо core хэсэг дээр data analytic дээр яг юу хийдэг тий датагаа цэвэрлэх, ойлгох, анализ хийх, одоо тэгээд regression modeling хийх гэх маш олон төрлийн одоо ур чадвар ажлууд таскууд явагддаг учраас тэр нөгөө сайклуудыг яриад за тэгээд тэр нэг хийсэн зүйлээ эргээд яг одоо бод амьдралаар яаж бий болгох юм бэ? За зөвхөн одоо баг хамт олонныхаа хүмүүсээс гадна клиенттай тэг үйлчлүүлэгтэй бас яаж харьцдаг тэр communication харилцаа гэдэг зүйл ерөнхийдөө яг яаж авчих яаж нэг бүтэн төсөл нэг санаанаас эргээд яг ингээ бүтэн амьдрал дээр гардыг яг тэр life cycle-ыг ярилцах болно. За түүний дараагаар мэдээж хамгийн гол одоо tools and skills required буюу тэг хамгийн шаардлагатай ур чадварууд нь яг ямар ур чадварууд байдгийг яаж одоо суралцсан байх шаардлагатай. За ямар төлөвүүд те data analytic одоо ямар софтвер төлөвүүд шаардлагатай байдаг яаж ашигладгийг гэдгийг бас ярилцсан. Тэгээ хамгийн сүүлд нь болохоор career paths буюу те data analytic энэ ур чадварыг эзэмсэн байхад зөвхөн одоо data analyst ч юм уу data scientist хийх гадна өөр бас ямар хуу чиглэл рүү орж ирдэг. Тэгээ зөвхөн одоо энэ position дээр ажиллахаас гадна өөр одоо эрүүл мэнд технологи одоо банк санхүү одоо бүх одоо салбарт ажиллаж байгаа хүмүүс юу энэ ур чадвар маань яаж одоо хэрэг болд юм бэ? Тэгээ цаашлаад яг ямар хуу career path-аар ингэж явбал илүү тохиромжтой байх юм бэ гэдэг дээр ярилцаад энэ бол ерөнхийдөө fundamental буюу яг ингээд бүх хүнгээд суурь ойлголтыг бүх хүнгээ хичээл байгаа. Тэгэхээр хоёр дахь хичээл маань үүнийг одоо юу нэг үргэлжлүүлээд явж байгаа. Тэгэхээр энэ дээр нандаа маань одоо дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. За модуль 1-ийн маань хоёр дахь хичээл болохоор data fundamentals буюу илүү статистикийн фундаменталыг тавих хичээл байгаа. За тэгэхээр data анализ хийх, data explore хийхэд хамгийн суур зүйл бол статистикийн мэдлэг байдаг. Тэгэхээр энэ статистикийн мэдлэг дотроо descriptive statistics буюу одоо датаны одоо жишээ нь тоон өгдөл байлаа гэхэд насны өгдөл байлаа гэхэд тэр наснуудын дундаж нас нь ямар байж гэдэг юм уу те. За тэгээд хэдээс хэдэн насны хүмүүс энэхүү судалгаанд хамрагдсан байна гэх зэрэг талаас нь судалдаг descriptive statistics-ийн талаар заах байгаа. За мөн түүний дараа болохоор graphical summaries буюу эдгээр статистик өгөгдлүүдээ график чартуудаар яг хэрхэн судалж хэрхэн explore хийх вэ энэ талаар заах байгаа. Түүний дараа болохоор data types буюу ямар төрлийн датанууд байдг. За тэгээд датаны төрлөөсөө шалтгаалаад цаашдаа ямар арга техник ашиглаж анализ хийх үү тэрний суурь ойлголт байдаг учраас ямар дата төрлүүд байдаг вэ гэдэг дээр хичээл орно. За үүний дараа болохоор exploratory data analysis буюу датаг анализ хийгээд яг модулоо сонгоод илүү гүнзгий судлахын өмнө яг тухайн датагаа ойлгох хэрэгтэй тий. Тэр датагаа ойлгоход хийгддэг ямар алхмууд байдг тэрийг тайлбарлах байгаа. Үүний дараа болохоор мэдээж бодит амьдрал дээр бүх дата маань цэвэрхэн гоё яг судлахад бэлэн байдаггүй. Тэгэхээр датаг заавал ингээд цэвэрлэх зөв форматад оруулах шаардлагатай байдаг. Тэгэхээр data cleansing гэдэг нь яг юу вэ? Статистикийн талаар ямар ойлголт байдаг вэ? Энэ талаар тайлбарлан. За түүний дараа болохоор
overview of statistical models буюу статистикийн ямар модулууд байдгүй, ямар амьдралын одоо situation, ямар датан дээр ямар модулийг ашигладаг вэ талаар тайлбарлах байгаа. За тэгээд эхний модулийн 2 дахь хичээл маань иймэрхүү сэдвүүдийг хамарсан байна. За ингээд статистик л одоо талаар те статистикийг хэрхэн яаж ашиглах вэ? За тэгээд дата нь ерөөдөө ямар төрөлтэй гэдэг вэ? Яаж ашиглах вэ? Яаж одоо цэвэрлэх үү гэх зэрэг одоо яг фундаментал дээр датагийн яг үнцэн ойлголтыг авсны дараагаар бид тэр яг түүл рүү орж эхэлж байна. За түүлийн бодлогоор хамгийн ихний бидний заах түүл бодлого мэдээж Excel байгаа. За Excel бол яг дата аналист хүний бол маш сайн одоо мэдчих шаардлагатай төлөвүүдийн нэг. Яа тэгэхээр одоо томоохон байгууллагууд юм 80-аас 90% нь 90% одоо дата нь одоо өгдлүүд нь одоо стилтэй одоо хүртэл ингэ юм Excel дээр явж идэг учраас Excel дээр маш одоо fluency буюу тэ хурдан ажил сурах өөрийнхөө харахыг хүсэж байгаа датаг хурдан одоо олж авах. За тэгээд тэнгэр одоо анализыг summarization гих зэргийн уур чадрууд бол ялцчгүй шаардлагатай байдаг. За тийм учраас бид нар Excel-ээр юу нэл хэлж байгаа. За Excel болохоор 2 дахь модуль буюу 2 дахь 7 хоногийн гол одоо сэдв байна. За үүнд ингээ 2 хичээл орохоор за хамгийн ихнийх нь болохоор Excel fundamentals болон intermediate skills буюу тий за basic Excel functionality за юу Excel яаж юу гэдэг ашиглах юм за тий shortcuts navigation буюу тий яаж одоо өөрийнхөө keyboard-ноос хурдан үйлдэл авах вэ? Заавал одоо юу гэм маусаар ингэ гүйлгээд нэг цаг алдаад авахгүйгээр хурдан одоо shortcut-ууд ашиглаад өөрийнхөө хүсэж байгаа үйлдэлүүдээ яаж хурдан авах юм бэ гэдэг дээр хамгийн их хэрэглэгддэг маш их цаг одоо хэмндэг тэдгэрийг заахаар байгаа. За тэрний дараа болохоор filtering and sorting буюу тий өөрийнхөө хүсэж байгаа датаг ерөнхийдөө баг одоо жижиг өгөгдөл дээр яг өөрийнхөө хүсэж байгаа датаг бол ямар нэгэн формула ч юм уу тий function ашиглахгүйгээр шууд харахыг хүсэх юм бол одоо filtering sorting бас ашиглах боломжтой байгаа. Тэгэхээр энийг яаж одоо хурдан effective одоо үр дүнтэй ашиглах юм бэ гэдэг заагаад түүний дараа болохоор self referencing буюу одоо нүдийг одоо ер нь бол нүдний хаягийг одоо төвжих гэж ярьж байгаа. Тэгээ мөрөө төвжих, багнаар төвжих цаад яагаад энэ одоо self referencing буюу энэ тийм одоо шаардлагатай хэрэгтэй зүйл гэдэг вэ бид нар мэдээж томьёо бичих те өөрсдийнхөө хүсэж байгаа одоо өгдлийг гаргахын тулд томьёо бичих шаардлага гарна. Тэгэхээр томьёо одоо хэрэглэгдэх томьёонууд орохоосоо түрүүлээд self referencing хийж байгаа нь ямар шаардлагатай юм бэ? Нэг томьёо биччихээ тэрийг одоо баруун тишээ одоо хажуу тишээ юм уу доошоо тишээ ингээд гүйлгээ шууд автоматар одоо өөрхөн өгдлүүдийг бүглэхэд яг юун дээр одоо лог хийх юм те яг юугийн төвчгийн юугийн төвчгүй байх юм гэдэг дээр айгүй тийм логикал зөв тэрийг мэдчихийж юугийн олон ингэж юм хийгээд авахгүй зөвхөн нэг томьёо бичээ тэрийг ингээд гүйлгэж болдог байгаа. За тэрний дараагаар болохоор гол одоо бас intermediate skill буюу тэгээ function бичиж сурах тэгээ яг ямар функцүүд дээр ажилладаг ямар одоо томьёо бичиж одоо өөрийнхөө хүсэж байгаа өгдлийг гаргаж авах юм бэ гэдэг дээр mathematical тий математикийн функцнуудаас эхэлж байгаа шийдвэр count min max average sum total гэх зэрэг одоо функцүүдийг үүдэн за тэгээд тэрний дараагаар logical functions буюу тий одоо логикоор хэрхэн яаж одоо criteria ямар нэг одоо өгдөл өгөөд тэгээд нөхцөл заасан тохиолдолд if and or гэдгийг одоо ашиглаад тэг өөрийнхөө хүсэж байгаа өгдлийг яаж авах. За жишээлбэл нэг ажилтны дата байлаа гэж бодоход за ажилтны датан дээр тухайн хүмүүсийн одоо төрсэн огноохоор нь тэгээ 1990 оноос өмнө төрсэн за тэгээ сүүлийн 2 жилийн хугацаанд хайр хийгдсэн $90,000 өндөр цалинтай хүмүүсийг харъя гэх юм бол одоо яах вэ? Тэр хэрвээ том датан дээр ажиллаж байгаа юм аюу их фильтр сортод хэрмэр хийх юм бол маш их цаг алдна. Тэгээ дээрэс нь юу errorтэй тэгээ буруу гарах магадлал өндөр байдаг учраас иймэрхүү одоо нөхцөл зааж байгаа өөрийнхөө харахыг хүсэж байгаа датан дээр нөхцөл тавихыг хүсэх юм бол яг иймэрхүү logical function ордог байгаа. За тэгээд хоёр дахь хичээл нь буюу тэгээ module 2-ын хэсгийн хоёр дахь хичээл нь болохоор core functions visualization visual insights гэсэн буюу тэгээ одоо яг хамгийн хэрэглэгдэх хамгийн шаардлагатай функцүүд нь яг ямар функцүүд гэдэг юм бэ? За тэгээ яаж Excel дээр visual insight буюу өөрийнхөө харахыг хүсэж байгаа мэдээллийг нэгтгэхээс гадна түүнийг одоо төрсөлж яаж гаргах юм бэ гэдгийг суралцгаална. За тэгэхээр lookup functions буюу тэгээ VLOOKUP, index match, XLOOKUP гэх зэрэг одоо функцүүдээр үндэслээд түрүүний одоо миний хэлжсэн тайлбар одоо нөхцөл заагаад тий
одоо юу гэх юм. За ажлын дата байлаа гэж бодоо. За 1000 хүний дата дотроос зөвхөн 10 ч үсчихвэл тэр 10 хүнийх нь нэрийг мэдчихвэл тэр нэрээр нь тэр одоо 1000 хүүхдэл дотроос хаягийн ч юм уу те эсвэл төрсэн огногийн ч юм уу ингээ хүсэж байгаа одоо salary range ч юм уу те цалингийн ч юм уу те өөрийнхөө хүсэж байгаа хүүхдлийг гаргаж ирэхэд одоо тэр чинь lookup буюу те хайж байгаа хайлт хийж байгаа гэсэн үг те тэр хайлтыг ер нь бол хурдан хийхэд ер нь яг зориулагдсан функцүүд байгаа. За тэгээ үүний дараа болохоор conditional formatting буюу те ямар нэгэн нөхцөл өгөөд өөр харж байгаа Excel-ийн дата өгдлөө те одоо хүн хараад ерөнхийдөө шууд ойлгохоор хэлбэрээр яаж одоо сигнал өнгө оруулах те өнгө оруулах байж байгаа ямар нэгэн icon-ууд зорж болж те яг ямар байдлаар форматыг хийх боломжтой тэр conditional одоо нөхцлөө ашиглаад форматыг бас өөрчилж болдог байна. За үүнээс цаашлаад data validation буюу те өөрийнхөө яг эдгээр одоо хүснэлтэнд те зөвхөн одоо текст ч юм уу зөвхөн одоо тоо ч юм эсвэл зөвхөн энэ листээс гаргана энэ гэсэн яг тийм нэг өөрийнхөө нөхцөлийг тавьж байгаа тийм тохиолдолд data validation гэсэн яаж ашиглах юм бэ? За тэгээд Excel-д маань бас мэдээж visualization одоо functionality бас байгаа. Тэгэхээр ямар чартууд байдаг юм бэ? Ямар чартуудыг ашиглаж visualization хийх боломжтой энэ одоо data type-аас шалтгаалаад тийм pie байх юм уу? Time series байх юм гэсэн шалтгаалаад өөр одоо чартуудыг ашиглаж байгаа. За тэгэхээр энийг бас нэлийн дэлгэрэнгүй үзэхээс гадна за Excel-ийн энэ модулийн маань бас хамгийн одоо том бүрэлдэхүүн хэсэг маань болохоор юу гэхээр pivot table бол pivot chart. За pivot table маань болохоор мэдээж маш том одоо датан дээр ажиллаж хахад маш одоо айгүй одоо хурдан одоо аргаар өөрийнхөө харахыг хүссэн датагаа одоо summarization буюу одоо нийтгэж харах дүгнэлт хийхдээ яг нөгөө анализ хийгээд маш их тохиромжтой. За pivot table маань юу гэхээр за жишээлбэл одоо бидний нөгөө нэг яг хичээл дээр үзэж байгаа дата сетээс ярих юм бол за нэг 30 юм уу 40 одоо колонтой те баагантай за тэгээ доошоо бүр 20,000 ч юм уу те одоо 100,000 одоо мөртөө одоо тийм одоо хэрэг том дата сетэн дээр ажиллаж байгаа юм бол тэрийг одоо ингээд summarization нийтгэж харах нь гэж чухал. Одоо жишээлбэл за яг өөрийнх нь хамгийн одоо топ ажилтнынхаа нэрүүдийг тэгээ топ 10 чагсаагаад за тэр 10 хүний одоо ажилласан цагийн дунджийг гаргаж юм те тэр 10 хүний нэг ажилласан KPI ямар нэг одоо performance review байх юм бол тэр оноогийн дундаж оноог нь харагч гэдэг юм. Хэрвээ тэх юм бол одоо тэр одоо том дата сетнээс фильтр хийж функцийг бас ер нь аюу хэцүү. Тэгэхээр иймэрхүү одоо нөгөө нийтгэж харахтай өөрийнхөө хүсэж байгаа мэдээллийг нийтгэж харах. За тэр харсан мэдээллээ яг чарт болгох. За тэг бүр ингээд дашборд хэлбэрээр ингэж болгох гэсэн иймэрхүү тийм функционалити иймэрхүү одоо асуудал дээр яаж ажиллах юм бэ? Илүү одоо ер нь advanced буюу те агсан түвшний одоо Excel-ийн юмнууд очоо. За ингээд энэ дээр бас ингээд нэмээд хэлэхэд түрүүний би ярьлаа шүү дээ. Одоо ингээд энэ 2 дахь 7 хоногоос эхлээд илүү одоо hands-on experience буюу яаж одоо ашиглах юм бэ гэдэг рүү илүү орно. Одоо бид тэр ерөнхийдөө хичээлүүд бол зөвхөн одоо юу гэх ингэж хийдэг тэгж хийдэг тайлбарлаад явахаас гадна бүх юм бүгдөө ингээд дасгал ажлуудад явж байгаа. Жишээлбэл VLOOKUP, index match, XLOOKUP, за одоо тэгээд conditional formatting, pivot table бүгдөө дасгал ажилтай. За эхлээд бол мэдээж концепт бол тайлбарлана. Яг одоо яаж ашиглах юм бэ гэдэгтээ мэдээж мэдлэгийг бол олгон за тэгээд шууд тэндээсээ бүх одоо жижиг одоо сав хэсэг болгон дээрээ буцаад дандаа дасгал ажлууд явж байгаа. За дасгал ажил хийхээс өмнө эхлээд энэ жижигэн демо ажлуулаа. За ерөнхийдөө яаж одоо энэ функцийг ашиглах юм бэ? Одоо яаж энэ формулыг ашиглах юм бэ гэдэг ерөнхийдөө харуулаад тэгээд дараа нь яг одоо өөрөө яг ойлгосноо үгүй юу гэдэг ингэ шалгаж үзэх боломжтой дасгал ажлууд явж байгаа. За дасгал ажлаа бас бид нар давхар өөрсдөө яг хийгээд ингэ тайлбарлаад ингэж хийх байсан. Тэ ингэж одоо энэ дээр ингэж аналитик гарах байсан гэдгийг давхар ингэ хийгээд үзүүлж байгаа учраас мэдээж эхлээд одоо концептэд тоолж байна. Яаж ашиглах юм гэдгийг сонсоод дараа демогоо хараад яаж хийдэг гэдгийг ойлгоод өөрөө хийж үзэж болно. За тэгснийхэн дараа яг зөв хийсэн байна уу үгүй гэдэг дээр яг бид тэр бас өөрсдөө ингэж хийж байгаа учраас тэр хийсэн хэсгийг бас ингэ хараад явах боломжтой. Тэгэхээр ер нь ингэж дүгнээд хэлэх юу вэ гэхээр энэ бол зөвхөн одоо юу гэх слайд ярьдаг зөвхөн одоо тэр концепт тайлбарладаг хичээл бол биш. Дандаа юу яг практикл буюу шууд л одоо Excel-ээ гаргаж ирэл за ийм одоо нөхцөл байдал байл те ийм одоо датан дээр чи ийм одоо юм харахыг
хүсч ивэл те ингэж одоо нэгтгэж харахыг хүсч ивэл ийм мэдээлэлч татахыг хүсч ивэл яг яах вэ гэд дандаа ингээд ийм тасгал ажлуудтай явж байгаа гэдгийг бас хэлмээр байна. За тэгэхээр эндээсээ цаашлаад 2 3 дахь модуль болохоор Power BI руу шилжиж байна. За Power BI гэдэг маань ерөнхийдөө хамгийн гол одоо functionality яаж ямар одоо зориулалттай юм түүх юм бэ гэх мэдээж өгөгдлийг төгсөлж харуулах тийм үү, visual болгох юм зориулалттай юм түүх байгаа тийм үү. За ерөнхийдөө report хийх, за dashboard гаргах тий одоо энэ слайд нэр бас ингээ харж байгаа тийм мэдээж ингээ компани болгоно тэгээ ингээ олон төрлийн юм дата сетүүд байгаа тийм үү. Гэхдээ тэр дата сетийг чинь ингээ нийтгээд тухайн бизнес хамгийн одоо шаардлагатай хамгийн одоо чухалтай KPI гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Key Performance Indicator буюу тухайн бизнесийн шийдвэр гаргахад хамгийн хэрэгтэй хараал юм бол шийдвэр гаргахтай хараал юм бацаад нь ерөнхийдөө анализ хийхэд шаарддаг тэр мэдээллүүдийг бид нар яг төвсөлж харуулж одоо дашборд болгож харуулдаг ийм түүх байгаа. За жишээлбэл за худалдааны байгууллага байлаа гэж бодоход за тухайн худалдааны байгууллага 10 салбартай байлаа гэж бодоход тэр салбарын бүх одоо бүтээгдэхүүн дундаас одоо топ 10 ямар байсан тий. За тэр дотроос одоо хамгийн борлуулалт хийж байгаа ажилт нь айлын ямар бүтээгдэхүүн илүү ямар чаналаар яваад байгаа онлайнаар зарагдаж байгаа юм эсвэл яг стортоор зарагдаад байгаа юм тий. За хүмүүсийн орж ирж байгаа борлуулалт ерөнхийдөө ямар одоо ризентэй ямар шалтгаантай байсан юм бэ гэх зэрэг хамгийн одоо тухайн бизнесийг одоо явуулж байгаа хүмүүс одоо шийдвэр гаргах шаардлагатай тэр гол мэдээллүүдийг ингээд базаж тоо биш одоо юм visual mаягаар төсөлсөн маягаар харуулах одоо тийм зорилготой түүх байгаа. За тэгэхээр модуль 3-ын эхний хичээл маань болохоор Power BI-ийн ерөнхий үндсэн functionality interface буюу тэгээд яаж одоо Power BI суйрлуулах юм гэдгийг үзээд тэгээд цаашаа visualization буюу тий яаж одоо ямар төрлийн өгөгдлийг хэрхэн яаж ямар төрлийн чартаар одоо гаргаж харуулах илүү тохиромжтой юм бэ гэдгээр үзэн. За team буюу тий бүх одоо dashboard report болгоно ингээд өнгөний зохицол гэж байгаа шүү дээ. Тэгэхээр бизнесийн өнгөний зохицолтой за тэгээ яг өгөгдлийн нөхцөл байдлаас шалтгаалаад яаж одоо тэр темийг сонгохын тий гэдгийг үзэн. За тэгээ цааш болохоор custom visuals гэдэг зөвхөн одоо Power BI яг өөрт нь байдаг одоо visual-ийн одоо төрлөөс гадна давхраас өөр одоо custom visual хийж болдог. За тэгэхээр тэр visual-ийг яаж гаргаж ирдэг юм бэ гэсэн. За small multiples, за sparkline гэх зэрэг одоо functionality-ийг яаж оруулж илүү одоо өөрхөн харуулж байгаа чартн дээр илүү одоо мэдээлэл яаж хэлбэр байдлаар харуулах юм гэдгийг судлаа. За тэгээ bookmark яаж хийж сурах юм бэ? Тэгээ зөвхөн одоо нэг баатан дээр одоо товчон дээр дараад одоо хууц эргүүлэх ч юм уу тэгээ үсэж байгаа датаар нь явах ч гэдэг юм уу. Тэрнээр bookmark-ыг аюул ашигладаг ба. За тэгээ tool tips гэж яг юу гэдэг нь те тэр visual руугаа hover буюу ингээд очиход ингээд тэрнээсээ гадна давхар ингээд мэдээллүүдийг өгчихэд тийм одоо functionality бас байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийг яаж ашиглах юм бэ? Эдгээр бол бас нэлээд ингээд advanced түвшний илүү одоо visual хүрэх гэж байгаа харуулахыг хүссэн датан дээрээ илүү яаж одоо нэмэлт мэдээлэл өгөх юм бэ гэдэг нь тиймэрхүү одоо юу нь бол топкуудыг сэдвүүдийг бас ингээ хамаарч байна. За тэгээд эндээсээ цаашлаад болохоор building report буюу яг public одоо олон нийтэд яг available буюу шууд ингээ дата авах боломжтой юм public data set-эн дээр хэрхэн яаж dashboard үүсгэх юм бэ гэдгийг бас ингээ яг ингээд end to end буюу эхлээс нь дуус хүртэл ингээд харуулж байгаа. За энэ нэр болохоор ер нь бол data set бол угаасаа public available data set хийх нь болохоор цэвэрлэгдсэн байдаг л ерөнхийдөө бэлэн data set. За бэлэн data set-ийг яаж одоо visual болох юм бэ гэдэг дээр харуулж байгаа. За тэгээд data preparation руу орж байна. За мэдээж ингээд бодит нөхцөл дээр reality дээр бодит амьдрал дээр ерөнхийдөө их data set маань дандаа одоо юу гэх юм ямар нэг цэвэрлэг хийх шаардлагатай тий ямар нэг клиник хийх шаардлагатай эсвэл хооронд нь ингээд нэгтгэх шаардлагатай тий өөрөө дахиад хүсэж байгаа мэдээлэл нэмэх шаардлагатай байдаг. Тэр яг энэ дээр яг Power BI-ийн өөрийнхөө Power Query гэдэг functionality-г ашиглаад яаж одоо баг нэмэх юм, яаж одоо фильтр хийдэг юм, тэг хэрэггүй мэдээлэлүүдийг яаж гаргаж хайх юм. За тэгээд багныг яаж мөр болгох юм, мөрийг яаж баг руу оруулж болтыг. За өөр одоо
Зөвхөн ер нь бол нэг одоо тейбл ч нэг шийдэн дээр ажил тохиолдол бас маш бага байдаг. Яа тэгэхээр бизнес маань мэдээж олон газраас тэгээ different sources олон газраас датанууд маань ирж идэг учраас тэдгээр хооронд нь нийлүүлж одоо бүрэн дүр зургийг харуулах тохиолдол маш их байдаг учраас одоо merging table, тэгээ pairing table яаж одоо өөр дата сетүүд хооронд нь холбогдсон тийм нэг дата сет болгоод тэндээсээ яаж одоо дэвшил гарах юм гэдэг. За тэгээд мэдээж дата модель гэж яг юу гэдэг нь star schema гэж юу гэдэг юм гэдэг бас ингээд cover хийгээд ингээд эхний модуль 3-ын одоо эхний хичээл маань ингээд дуусч байна. За ингээд хоёр дахь одоо хичээл маань болохоор lesson 2 болохоор илүү advanced одоо илүү нарийн сэдвүүдийг хамарна. За 3 дахь 7 өдрийн маань модуль 3-ын маань 2 дахь хичээл нь data моделийн DAX буюу тийм DAX query гэж одоо Power BI маань дотроо өөрөө бас одоо query бичдэг ийм functionality. Тэр нь бол ерөнхийдөө бол ингээл coding гэсэн үг шүү дээ. Өөрөөх нь хүсэж байгаа data set-ийг одоо байгаа data set-ийн нэр үндэслээд яаж одоо илүү дата нэмхий те илүү одоо дахиж одоо датаг бий болох хооронд нь яаж одоо илүү тохиромжтой байдлаар одоо яаж формулагаа хийж гарах ингээд арай жоохон адванс болоод байна. Яг энэ чинь кодыг орж эхэлж байгаа учраас за энийг хоёр дахь хичээлээр одоо cover хийх нэ. За хамгийн ихний сэдв нь болохоор DAX-ийн data modeling гэдэг. За яаж одоо aggregation, aggregator, iterator гэж яг одоо юу гэдэг те filter propagation гэдэг хэрхэн яаж түүнийг зөв ашиглахын за тэг measure гэдэг. Measure гэдэг зүйлийг болохоор бид нар өөрсдөө юу нь бол яг код одоо яг DAX-аар бичиж функцээ бичиж одоо гаргаж ирдэг зүйлүүд гэсэн. За тэгээд calculated column буюу тэ байхгүй байсан data set-ийг одоо байхгүй байсан багныг яг одоо тооцоолт хийж одоо шинэ баг гаргаж ирэх тэ гэдэг дээр үзэн. За та variable гэж юу гэдэг logical condition түрүүний одоо Excel дээр бас cover хийсэн байгаа logical condition гэдэг чинь бас дахиад Power BI дээр орж иж байгаа. Тэгэхээр яаж энийг бас Power BI дээр ашиглах, calculate all, time intelligence гэдэг зүйлүүд яг юу гэдгийг. За тэгээд цаашаа болохоор бүр advanced data preparation гэдэг илүү нарийн болоод ирэхээр юу болж байгаа гэхээр star schema гэж яг юу гэдэг те яаж одоо data modeling тэр schema modeling гаргаж хийж хийдэг юм бэ гэдгийг суралцаад за тэгээд илүү одоо комплекс буюу жоо хэцүү дата сетийг яаж одоо өөрийнхөө хүссэн байдлаар цэвэрлж оруулж ирэх юм aggregate table гэж одоо Excel-ээс яаж оруулж ирэх болдгийг тий function яаж хийж болдгийг multi column chart буюу илүү одоо тийм fancy маягийн chart-уудыг яаж оруулж ирдэг ингээд одоо энэ миний дөнгөж сая одоо ингээд хэлсэн тий миний дөнгөж сая ингээд дурдсан бүх одоо энэ topic дээр бүх одоо topic дээр дандаа ингээд зөвхөн одоо юм слайд ярихаас бүгд эднэр дандаа цаана юутайгаа дасгал ажлуудад явж байгаа. Дандаа дасгал ажил. За жишээлбэл logical condition гэх юм бол за data set-ний юм байна. За ийм logical condition дээр гарахыг хүсэж байна. Яаж хийх вэ гэдгийг шууд ингээд харуулад бүгдөө бүх одоо энэ сэдвүүд дандаа давхар дасгал ажилтай яаж хийх вэ гэдэг дээр явж байгаа учраас нэлээд их одоо юм practical дээр ерөнхий хэлбэл хичээлийн маань ер нь 70-80% бол дандаа яг Power BI яг tool дээр яаж өгдөл дээр ажиллаж байгаа гэдгийг cover хийж байна. За дөрөвдүгээр модуль маань болохоор Python-гийн талаар хичээл байгаа. Data analyst хийж байгаа, data scientist хийж байгаа, за эсвэл data талын business analyst хийж байгаа. Энэ бүх ажлын байран дээр програмчлах чадвар, кодын чадвар бол ялцчихгүй байх ёстой чадваруудын нэг болсон байгаа. Тэгэхээр одоо бол Python R гэсэн програмчлалын хэлүүдийг илүү зохицох төвшөнд хэрэгжилж байна. За тэгээд R-ыг болохоор илүү судалгаа шинжилгээ ресурс талд ашиглаж байгаа бол Python бол яг бизнесийн нөхцөлд илүү их ашиглаж байна. За тэгээд Python дээр болохоор яг юунаас эхэлж заах вэ гэхээр юуны түрүүнд хэрвээ та програмын ямар нэг мэдлэггүй бол битгий санаа зовоорой. Яг програмчлал гэж юу юм, кодчик гэж юу юм гэсэн үндсэн ойлголтуудаас эхлээд заах байгаа. За тэгээд эхний хичээл дээр болохоор яг fundamental concepts of programming буюу програмын үндсэн ойлголтуудыг заана. За тэгээд хэрхэн Python болон Python кодчдаг одоо Jupyter notebook ч юм уу, Colab notebook гэсэн юм уу тэр ноутбукуд байдаг. Тэднийг хэрхэн компьютер дээр суйрлуулах, орчингоо яаж бэлтгэв энэ талаар танилцуулна. За түүний дараа болохоор яг Python-гийнхаа үндсэн зүйлс болох object гэж юу юм, хувьсагч гэж юу юм, Python-гийн data төрлүүд ямар төрлүүд байдیں۔ За мөн operator-ууд буюу одоо Python програм shell дээр нэмэх, хасах, үржих хуваах зэрэг энгийн үйлдэлүүдийг хэрхэн хийх талаар
За түүний дараа control flow буюу түрүү ингээд Power BI дээр Excel дээр ч гэсэн дурдаад байсан шүү дээ тий. If else гэд нөхцөл шалгах үйлдэл гэж байгаа шүү дээ. Тэрийг болохоор Python-аар бас хэрхэн авч үздэг, хэрхэн одоо синтакстэй бичиглэлт нь ямар байдгүй, яаж хэрэгэлдэг. За түүний дараа давталт гэдэг зүйл байгаа. Давталт гэдэг ойлголтын талаар за тэгээд Python-ийн функцүүдийг яаж бичих талаар тайлбарлана. За үүний дараа болохоор яг data science буюу data analyst болон тэдгээр мэргэжлүүдэд ямар Python-гийн сангуудыг ашигладаг юм бэ те. Жишээ нь одоо Python дээр би ингээд машин learning буюу одоо машин сургалтын модель бичиж байгаа бол ямар пакэжийг ашигладаг. За тэгээд хамгийн одоо Python дээр түгээмэл хэрэглэдэг data frame гэдэг зүйл байдаг. Тэр data frame маань болохоор pandas гэдэг сангийнх байдаг. Тэгэхээр энэ pandas гэдэг сангийн ямар зүйлүүд байдаг гэдэг энэ бүх тэр сангуудыг танилцуулна. Тэгэхээр энэ сангуудыг бүрэн эзэмшснээр та энэхүү ажлын байран дээр чөлөөтэй Python дээр ажиллаж чадвартай болно гэсэн үг ээ. За түүний дараа болохоор датаг яаж одоо импорт болон экспорт хийх үү те. Мэдээж ихэнх дата маань болохоор CSV юм уу, JSON юм уу тийм тодорхой форматтай орж ирдэг. Тэр форматтай датануудыг яаж Python хэл рүүгээ оруулж ирээд за тэгээд анализа хийгээд цэвэрлэгээ хийгээд янзлангуудаа хүссэн үр дүнгээ хэрхэн бид нар гаргаж авах вэ? Энэ талаар орох байгаа. За тэгээд ерөнхийдөө эхний хичээл маань энэ сэдвүүдийг хамарна. За харин 4-р модулийн маань 2 дахь хичээл маань болохоор илүү Python ашиглаж датаг анализ хийх буюу data analysis with Python гэсэн сэдвийн дор явж байгаа. За энэхүү хичээлээр болохоор яг одоо түрүүний дурдсан Jupyter Notebook болон Cloud Notebook дээр хэрхэн ажиллах юм те. Одоо тэр ноутбукууд маань болохоор ингээд тайлбараа бичдэг Markdown гэдэг сэлтэй, за тэгээд код сэлтэй тийм хоёр тустай сэлтэй байгаа. Тэдгээр сэлүүдийг ялгаа. За тэгээд тэн дээр хэрхэн хурдан одоо оновчтой эвтэйхэн ажиллах тэр талаар танилцуулга хийн. За тэгээд түүний дараа болохоор Python дээр яг data analysis хийхдээ юунаас эхлэх вэ те? Хамгийн анхны одоо статистикийн хичээл дээр дурдсанчлан exploratory data analysis яаж хийх вэ? Одоо тухайн датаныхаа одоо дархалт ямар байна гэдгийг яаж мэдэх үү те? Тэрийг одоо статистикийн методууд болон visualization методуудыг ашиглаад Python дээр apply хийж ингэж заах байгаа. За түүний дараа болохоор data wrangling буюу энгийнээр бол одоо датагаа цэвэрлэх, тэгээд датагаа зөв форматад оруулах үйлдэлүүдийг Python дээр мөн хэрхэн хийх вэ? За тэр дундаа одоо ямар нэг бодит байдал дээр те өгөгдлүүд ингээд одоо янз бүрийн device буюу төхөөрөмжөөс уншиж байгаа бол зарим тохиолдолд өгөгдлүүд miss болох буюу алдагдах тохиолдлууд байдаг. Тэр алдагдсан өгөгдлүүдийг ямар техник ашиглаж яаж нөхөх вэ? За мөн хэрвээ янз бүрийн одоо дэлгүүрийн гүйлгээний мэдээлэл байлаа гэхэд хэрвээ нэг гүйлгээ 2 удаа ингээд давхартаж явсан байх юм бол тэр давхартлуудыг яаж устгах вэ те. За тэгээд data analysis дээр гол төлөв ингээд тоон дата дээр ажилладаг учраас categorical data буюу ийм одоо жишээ нь даваам ягмар пүрэв лавг баасан гариг гэх те гаригууд ч ингээд текстэн байдлаар өгсөн байхад энийг яаж тоон байдал руу хөрвүүлэх ч юм уу те ямар categorical data-г яаж ингэж хөрвүүлээд машин ойлгох үз код хурдан ажиллах үз тийм хэлбэр рүү шилжүүлэх үү гэд тэр зүйлүүдийг заах байгаа. За түүний дараа болохоор модель дээр ямар дата модулуудыг бид нэр develop хийж болох вэ? Одоо жишээ нь цаг агаарын мэдэн дээр тулгуурлаад бид нар модель develop хийх гэх юм бол энэ 7 хоног тэдэн гарац байна, эх 7 хоног тэдэн гарац байх вэ гэдгийг бид нар predict хийж таамаглах тэр чадваруудыг эзэмших тэр моделийг build хийх талаар бас мөн заах нь байна. За түүний дараа болохоор бидний build хийсэн модель маань яг зөв ажиллаж байна уу түүнийг одоо evaluation хийх буюу assess хийх талаар заах нэ. За тэгээд ерөнхийдөө Python-гийнхаа энэ бүх хичээлийг үзэж дууснаар та Python дээр энгийн датаг оруулж ирээд цэвэрлээд модель build хийгээд тэр моделоо ингээд зөв ажиллаж байгааг шалгах тийм бүрэн одоо цогц мэдлэгтэй болж дуснаа гэсэн үг байгаа. За модуль 5-ийнхаа эхний хичээлийг танилцуулах гэж байна. Модуль 5 дээр болохоор бид нэр SQL буюу өгөгдлийн бүтцтэй, өгөгдлийн баазтай ажилладаг хэлийг заах гэж байгаа. За тэгэхээр эхний хичээл маань болохоор Database and SQL Basics гэсэн сэдвтэй хичээл байна. За энэ хүү хичээлийг болохоор SQL-ийг ярихын тулд хамгийн түрүүнд өгөгдлийн баазыг ярих нь чухал байдаг. Тэгэхээр database гэж юу юм бэ гэдгээс эхлээд заах байгаа. Тэгэхээр database гэдэг маань ерөнхийдөө янз бүрийн database байж болно. Гэхдээ relational database дээр илүү тулгуурлана. Relational database гэдэг маань болохоор ерөнхийдөө хүснэгтэн байдлаар мэдээллүүдийг хадгалж байгаа өгөгдлийн санг хэлж байгаа тийм өгөгдлийн баазыг хэлж байгаа. Тэгэхээр хүснэгтэн байдлаар хадгална гэдэг маань юу вэ гэхээр одоо жишээ нь дэлгүүрийн өгөгдлөөр жишээ авах юм бол
дэлгүүрийн өгөгдөл дээр одоо худалдаа авагчдын мэдээлэл байна, бараа бүтээгдэхүүний мэдээлэл байна. За тэгээд бараа бүтээгдэхүүний гүйлгээний мэдээлэл байна. Тэгэхээр тэр бүх мэдээллүүд маань ингээд хоорондоо ямар нэгэн relation буюу холбоо хамааралтайгаар бүтэцтэйгээр хадгалагдсан байдаг. За тэгэхээр энэхүү relational model, энэхүү датаны бүтэц ямар байдаг талаар заагаад, за түүний дараа болохоор яг тэр датаны хадгалж байгаа тэблийг хэрхэн үүсгэх үү, хэрхэн устгах үү, за хэрхэн өөрчлөх үү буюу create, alter, drop гэсэн функшнуудыг заана. За түүний дараа болохоор илүү дата анализ тал руугаа одоо нарийсч явна гэх юм бол дата анализ хүмүүс голдуу нэгэнд үүсгэгдсэн датан дээр үйлдэл хийж хэрэгтэй мэдээлэл авч ажилдаг учраас яг тэр үүссэн байгаа дата баазны дататай хэрхэн харилцах үйлдэлүүд буюу үндсэн командод болох select, update, delete, insert гэсэн үйлдэлүүд энгийн командуудыг яаж SQL дээр хийх вэ тэр талаар заана. За түүний дараа болохоор одоо яг энэ query гэж нэрлэгдэж байгаа шүү дээ. Одоо select гэдэг маань болохоор баазаас өгөгдөл авчирч байгаа query байхгүй. Тэгэхээр тэр өгөгдлийг одоо бүх харилцагчийн мэдээллийг авчрах уу, зөвхөн одоо Melbourne-д амьдарч байгаа тэр харилцагчийн мэдээллийг авчрах уу гэдэг зүйлийг хийхин тулд where гэсэн фильтринг тавьдаг. Тэгэхээр энэ where гэдэг командын талаар бас заана. За түүний дараа logical operator буюу бас яг and, or гэд condition нөхцөл тавиад явдаг энэ нөхцлүүдийг заах байгаа. За тэгээд мөн sorting болон limiting гэд арай query-гээ ингээд дэлгэрэнгүй болгоод нөхцлүүд тавиад явдаг энэхүү командуудыг заах байгаа. За тэгээд SQL-ийн маань хоёр дахь өдөр болохоор илүү data analysis тал руугаа чиглэсэн буюу SQL for data analysis гэсэн хичээл байгаа. Энэхүү хичээл дээр болохоор SQL-ийн aggregation функцүүд за эдгээр одоо aggregate хийж байгаа, за фильтр хийж байгаа, нөхцөл тавьж байгаа эдгээр маань бүгдээр ингээд Excel дээр ч Power BI дээр ч гэсэн DAX query болно, Power query болно ингээд янз бүрээр хөрвөөд явж байгаа. Тэгэхээр энэний бүх суурь нь болохоор ерөнхийдөө SQL query дээр л явж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ингээд SQL-ийн query-г ингээд бүрэн ойлгоод бичсэн нөхцөлд бол буцаад тэр хэрэглээ аягүй өндөртэй болдог байгаа. Тэгэхээр SQL-ийн aggregation функцүүд маань болохоор count, sum, min, max, average, round гэсэн функцүүд байна. За тэгээд одоо group by having гэд бас командууд байна. Тэгээ эдгээр нь болохоор яг grouping гэдэг маань болохоор одоо яг одоо 16-аас 20 насны хүмүүсийн нэг групп болгоод энэ хүмүүсийн одоо онцлог юу байна гэдгийг судлах ч гэдэг юм уу тиймэрхүү байдлаар групплж болж байна. За тэгээд дараагийнх нь болохоор SQL дээр join болон unions гэсэн үйлдэлүүдийг заана. Энэ нь болохоор нэг тэблтэй харьцах биш олон тэблтэй харьцахын тулд хоёр хүснэгтийг хооронд нь ингэж join хийж хэрэгтэй мэдээлэл авах шаардлага гардаг. Тэдгээр join-уудыг яаж хийх вэ энэ талаар заана. За үргэлжлүүлээд болохоор subqueries, temp tables, за SQL data cleansing, window functions гэдэг илүү advanced төвшний методуудыг заах байгаа. Тэгээд ер нь бол яг амьдрал дээр энэ window functions бас айгүй хэрэг болдог байгаа. Янз бүрийн report гаргах тайлан гаргах болонгууд partition by, row number, rank гэдэг эдгээр командуудыг ашиглаад өөрт хэрэгтэй зүйлүүдийг маш хурдтайгаар гаргах боломжийг үүсгэдэг эдгээр командуудыг заах байгаа. За ингээд эхний 5-7 хоног болохоор эдгээр 5 модулийг хамарч үзээд 6-7 дахь 7 хоногт болохоор Capstone project, 6 дахь 7 хоног дээр Power BI Capstone project, 7 дахь 7 хоног дээр Python-ы Capstone project ингээ хоёр төслийг яг end to end буюу эхлээс нь яг төгсгөл хүртэл хамтдаа хийгээд ингээд өөрийн гэсэн хамгийн сүүлийн 7 хоногт болохоор өөрийн гэсэн professional portfolio-доо энэ хоёр одоо төслөө publish хийснээр ингээд дуусах юм аа. За ингээд 8-7 хоногийн бүх хөтөлбөрийг үзээд бүх дасгал ажлуудаа хийгээд хоёр төслөө хийгээд publish хийсэн одоо оролцогч одоо сурагчтай бид нэр сертификат олохоор. За тэгэхээр дахиад ингээд базаад ингээд ерөнхийдөө хэлэхэд бол энэ 8-7 хоногийн хөтөлбөр маань болохоор яг одоо data analytics хэрэгтэй шаардлагатай ур чадруудаас гадна бүх одоо энэ 5 одоо гол төлөвлөдөө cover хийгээд хоёр төслийг одоо гараас гараад өөрийн гэсэн professional portfolio-тэй болоод за ингээд энэ бүх одоо концепт энэ бүх одоо ур чадвар скилийг бүгдийг нь болохоор хамгийн гол нь яг өөрийнхөө хэл дээр монгол хэл дээр ингээд тайлбартайгаар үзээд энэ ур чадрыг өөрийн болгохны. За тэгэхээр бидэнтэй хамт байгаараа дараагийнхаа 4 дахь одоо дугаараараа та бүхэндээ 4 дахь дугаараас эхлээд бид нэр
Монголд олон одоо гадаад те энэ дата олон AI салбарт ажиллаж байгаа монголчуудаа урьж оролцуулж байгаа. За тэгэхээр та бүхэндээ мөн адил тэр хүмүүсийн мэдсэн сурсан бүх зүйлээсээ та бүхэндээ хуваалцах болно. Тэгэхээр бидэнтэй хамт байгаараа манай YouTube сувгийг subscribe хийгээрэй. За тэгээд шинэ одоо эпизод болгон сар болгон шинэ эпизодтойгоо шинэ одоо мэдээлэлтэй хуваалцах зүйлтэй та бүхэндээ уулзах болно. За баярлалаа. Өнөөдрийн дугаараар та бүхэн одоо манай Data Analytics Bootcamp-ийн маань талаар дэлгэрэнгүй мэдээлэл авсан гэдэгт найдаж байна. За тэгээд энэ хөтөлбөрт маань хамрагдах байсан ч хамрагдахгүй байсан ч та бүх дурдсан зүйлүүдийг өөрөө судлаад явах юм бол Data Analyst-ийн ажлын байранд өөрийгөө бэлтгэж гэсэн үг шүү. Тэгээд энэ талаар бас хэрэгтэй мэдээлэл өгсөн гэдэгт итгэлтэй байна. За баярлалаа.